2023 онд авто замын бомтын зорчигч тээврийн тогтолбор ашиглалтанд орсноор нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин нэмэгдсэн байна. Өмнө нь өдөрт 6,000-аас 8,000 зорчигч нэвтрдэг байсан бол өнөөдөр 8-аас 12,000 хүн тус бомтоор зорчиж байгаа юм байна. Захим шинжилгээний хүрээнд 2025 оны 5 дугаар сараас захим гарц нэвтрүүлснээр өдөрт дунджаар 450 орчим зорчигч захимаар нэвтэрч шалгагч нэг бүрт ноогдох ачаалал мэддэхүйц буурсан байна. Гэсэн ч захим шилжилт 100% бүрэн хэрэгжээгүй, хүний оролцоог бүрэн арилгаж чадаагүй нөхцөл танил шалгалтыг тогтмолж явуулж авилгын эрсдлийг хаах бодлого баримтлана гэдгийг ерөнхий сайд онцоллоо. Энэ замын тасар хурд сайн хөгжих амьдрал хөслөө сайжруулах боломжууд байна. Тийм учраас сая ажиглагдсан зүйлүүд хөлийн ус гайлын бүх газар ажиглаж байгаа зүйлийн уялдаа холбоотой сахилга дижүүнд болох замбрааг өмнөг одоо замбраатаа зэгцэлцгээе. Дээрээс нь ч бид зэгцэлнэ. Доороос тавх хөрөстөө хамт олон шаардлага тавьж зэгцэр хөдөлгөөр өрнүүлэх зэгцлэх хэрэгтэй. Манай эх орны одоо үүд хаалгуулсан замын үүд манай улсын маань одоо өөдлөх айл үүднээсээ гэдэг. Тийм учраас үүд маань их зэгцтэй, тэмцгэр зохион байгуулалттай ажлын уялдаа холбоотой байх ёстой. Таахын тасрах боломж байна. Энд ажиллаж байгаа олон зуун хүмүүс бол улс орныхоо төлөө төр ардмынхаа гишүүн төлөө чин шударгаар ажиллаж байгаа гэдэгт итгэж байгаа. Гагцгүй ажлын уялдаа холбоо харилцаа хяналт сул байдлаас энэ хариуцлагагүй байдал зохион байгуулалтын алдаанууд байна. Энийг одоо оны эхнээсээ залруулцгаая. Илүү зохион байгуулалттай, илүү уялдаа холбоотой, илүү зэгцтэй ажиллаж энэ замраагүй байдалд эцэс тавья. Мэдээж улс орны чинь сайжирч байгаа зөндөө юм байна. Та хүн зөндөө итгэвчил гарсан байна, зөндөө сайхан болсон байна. Гэхдээ бид энэ онд улам сайжруулж, эр шинжил хийж бүх юм зэгцлэе. Энэ замраагүй, эмх замраагүй зохион байгуулалтгүй салан задгаа байдал бол үүд хаалган дээр байж болохгүй. Эх орны үүд зэгцтэй зэмцгэр байх ёстой. Монгол улсын нийт ачаа эргэлтийн 70% замын үд бомтоор дамжин өнгөртгөө. Суурьшил, барилгажилт жилээс жил нэмэгдэж байгаа ч худалдаа, тээвэр, логистикийн төв хот болон хөгжүүлэх ажил удаашралтай байгааг ерөнхий сайд онцолжээ. Иймд замын үд сумын удирдлагуудад 2026 оны 6 дугаар сарын 1-ний дотор хотын статус авах бэлтгэлийн ажлыг бүрэн хангаж дуусгах үүрэг өглөө. Замын үд сум 25,000 орчим байнгын орчин суугчтай улсын төсвөөс татаас авдаггүй, харин ч орлого төвлөрүүлдэг сум юм а. Өнгөрсөн онд гэхэд аймгийн төсөвт 18.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Ер нь баяр амралтын өдрүүд болон одоо сургууль цэцэрлэг амарсан үед бол хөдөлгөөн ажиллагаа нэлээд нэмэгддэг байгаа. За сардаа дунджаар 20-25 мянган зорчигч 18-аас 16-аас 18 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрж байгаа. За манайх одоо сая 2025 оны 5 сарын 12-нд хууль зүйн яамны захиалгаар одоо захим гарцыг сүйдлүүлсэн байгаа. Захим гарц нь гарах чиглэлдээ 5 ширхэг, орох чиглэлдээ 5 ширхэг захим гарц суулгасан байна. За захим гарцаар болохоор үндэсний энгийн захим гадаад паспорттой Монгол иргэд захим гарцаар нэвтэрж байгаа. За захим гарцаар нэвтрэх хурд нь болохоор ерөөсөө нэг Монгол иргэн дээр 15-аас 20 секундын хугацаатай нэвтрүүлж байгаа. Энгийн гарцаар бол одоо яг шалгагчид дээр очиод шалгуулад нэвтэрж байгаа хугацаа нь бол 30-аас 40 секундын хооронд шалгаад нэвтрүүлж байгаа. За орж ирж байгаа гадаад иргэдийн хувьд бол манайх гадаад иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулинд заасан чиглэлд гадаад иргэдийн биометрик өгтгөнийг авж байгаа. Хурууных авж байгаа. Энэ дээр бол ерөөсөө 50-аас 60 секундын хооронд шалгалтын хурд явагдаж байгаа. Замын үд нь газар зүйн байршил, ачаа эргэлтийн хэмжээ, эдийн засгийн чадамжаараа бүгд найрамдах хятад ард улсын бомтуудтай өрсөлдөх бүрэн боломжтой. Гэвч гол саад нь дэд бүтэц бус, зохион байгуулалт, хяналтын сул тогтолцоо, хүний хамаарал, авилгын эрсдэл байсаар ирсэн. Замын үд нь зөвхөн бомт бус бүс нутгийн худалдаа, тээвэр, логистикийн орчин үеийн хот болж хөгжих боломж бүрэн байгаа. Гэвч энэ бүхэн нь нэг удаагийн шалгалт, уриалга озонгоор бус, тасралтгүй бодлого, ил тод байдал, сахилга, хариуцлагаар баталгаажих ёстой.